За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр болохоор ингээд Python-гийнхэн анхан шатны хичээлийн 8 дахь хичээл нь орж байна. Тэгээ өнөөдөр юу үзнэ гэхлээр list үзнэ. За тэгэхээр шууд хичээл рүүгээ оръё. За list гэдэг нь болохоор юу гэхлээр өгөгдлийн цуглуулга гэсэн үг. Одоо ямар нэгэн өгөгдөлтэй ингээд олон төрлийн өгөгдөлтэй ганцхан олон төрлийн өгөгдөл биш их хэмжээний юм өгөгдөлтэй ажиллах гэж байгаа нэг нь ажиллах гэж байгаа тохиолдолд өгөгдлийн цуглуулга ингээд хэрэгтэй те цуглуулга хэлбэртэй одоо ямар нэгэн дүрм байх хэрэгтэй тэр дүрм нь болохоор ерөнхийдөө list гэсэн үг. За list-ийг нь болохоор яаж бичдэг гэхээр за ямар нэгэн variable энэ нь болохоор бас нэг одоо өгөгдлийн төрөл байгаа. Үндсэн 4 төрлийг нь болохоор би 3 дахь хичээлд орсон санагч байна. Тэр нь болохоор нэг нь бүүл, нэг нь болохоор бүхэл тоо, тэгээд батархай тоо, тэгээд текст хэлбэртэй одоо тэмдэгт хэлбэртэй гэсэн ийм 4 төрөл орсон. Одоо болохоор энэ нь бас нэг өгөгдлийн төрөл байгаа list гэдэг нь. Тэгвэл энэ нь нөгөө үндсэн өгөгдлийн төрөл биш харин ингээ өгөгдлүүдийг ингээ хадгалдаг бас ийм цуглуулгын хэлбэртэй өгөгдлийн төрөл гэсэн үг. За тэгээд өгөгдлийн төрөл учраас энийг нь болохоор би ямар нэгэн variable дээр одоо хувьсагч дээр хадгалж болно те. Тэгээд амархнаар нь a гэсэн үсгийг болохоор хувьсагчийн нэрээр нь авчаа. Тэгээд бүгдээрээ одоо энийг хувьсагчаа тодорхойлъё. За тэгэхээр листик болохоор ийм дөрвөлжин хаалтанд хаадаг байгаа. Дөрвөлжин хаалтанд ингэж хадгалдаг гэсэн үг. Ингээд тавьсан байх юм бол одоо жишээлбэл хоосон лист байна гэсэн үг. Ямар ч дотор нь өгөгдөл байхгүй. Гэхдээ энэ A гэсэн хувьсагчийн төрөл нь болохоор юу болно гэхлээр одоо энээс хойш кодонд болохоор A гэсэн хувьсагчийн төрөл нь list байна. За тэгээ лист нь одоо жишээлбэл янз бүрийн өгөгдлүүд цогтой байж болно. Одоо жишээлбэл 1 одоо зөвхөн 1 2 гэсэн тоон дээр үзье гэх юм бол 1 гэсэн 2 гэсэн 2 тоог одоо бүхэл тоог хадгалъя гэж бодоход би дундуур нь юугаар салгана гэхлээр таслалаар тусгаарладаг байгаа 2 гэд ингээд тусгаарладаг. Тэгээд ерөнхийдөө одоо лист нь болохоор 1 болон 2 гэсэн 2 бүхэл тоог хадгалсан ийм лист болсон байна гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө дээдлийн хязгаар урт гэж бол байхгүй. Тэгээд одоо төрөл бүрийн янз бүрийн одоо өгөгдлийн төрлийг зэрэг хадгалах боломжтой байдаг. Одоо жишээлбэл нэг талд нь болохоор integer байлаа гэж бодоход нөгөө талд нь болохоор одоо жишээлбэл текст хэлбэртэй өгөгдөл байж болно. Бас дээр нь бутархай тоо байж болно те 3.5 гээд тэгээ дээрэс нь boolean хэлбэртэй ийм өгөгдөл байж болно. За тэгэхээр бүгдээрээ одоо нэг төрлийн одоо элементүүдтэй нэг төрлийн өгөгдлийн элементүүдийн цуглуулгатай ийм листик бичиж. Тэгэхээр fruits гэх юм бол fruits одоо жимснүүдийн цуглуулгыг нэрнүүдийн цуглуулгыг бичиж. Тэгэх юм бол apple banana cherry гэж байна те. Apple banana cherry гэсэн зөвлөмжийг нь авчээ. Гэсэн одоо нэг элемент нь болохоор apple string тэгээд banana cherry гэсэн string-үүд байгаа. Тэдний цуглуулга нь болохоор хоорондоо таслалаар ингэж таслагдсан байна. Одоо тусгаарлагдсан байна. Тэгээд дээрэс нь энэ дөрвөлжин хаалтанд ингэж листик болохоор ингэж юу яддаг байгаа. Хадгалдаг байгаа. Тэгээд энэ дөрвөлжин хаалттай яг ингэ байж байгаа юм бол ерөнхийдөө лист одоо хэлбэртэй өгөгдөл Python дах өгөгдөл гэсэн үг. Тэгээд одоо энэ листик болохоор яадаг гэхээр хэрвээ ингээ лист байж байгаа юм бол листийн доторх элементүүдтэй ажиллах боломжтой байдаг. Тэгэхээр элементүүдтэй ажиллахын тулд мэдээж доторх элементүүд рүү ингэж бид нар одоо орж авах тийм боломжтой байх хэвээр. Тэгэх юм бол одоо жишээлбэл принтер бүгдээр харъя. Принтер доторх эхний элементийг нь болохоор одоо ингэж аваад дарыг одоо принтлээ гэж бодъё. Тэгэх юм бол fruits эхний элемент нь гэхээр одоо дугаа халтаа нэгэд fruits гингүүтээ элементүүдийг нь болохоор дотор нь дугаарлахтаа 0 1 2 гэдэг байгаа. 0 гэхээр эхнийх нь элементийг ярьж байгаа. Тэгээд 0 1 2 гэхээр 2 дахь 3 дахь гэсэн үг.
Тэгээд листийн элементийг болохоор энэ дөрвөлжин хаалтанд шууд нэрийг нь бичээд тэр одоо листнийхаа барай хавцагчийнхаа нэрийг нь бичээд энэ тохиолдолд болохоор fruits гэж байгаа. Fruits-ийн 0 дахь элемент гэнэ. Тэгэнгүүт энэ мэдээж apple. Тэгэхээр одоо бид нар ингээ принтлэх юм бол энэ apple-ыг принтлэн гэсэн үг. Ийм байгаа. Тэгээд мэдээж apple-ыг принтлэн гэсэн үг. Тэгээд одоо жишээлбэл бананыг принтлэх гэх юм бол энэ 2 дахь элемент учраас 1 гэн. Тэгээ яг 0-оор эхэлж байгаа гэхлээр би өнгөрсөн хичээл дээр хэлсэн те. Python бол дугаарлахтаа 1-ээс эхэлдэг, 0-аас эхэлдэг байгаа. Хамгийн ихний юм бол дугаарлахтаа 0 гэж эхэлдэг. 0 1 2 гэж явдаг. Энэ нь болохоор мэдээж хэлнээс ялгаатай байдаг. Анханасаа ингээд тодорхойлчихсан байдаг. Манайх одоо энэ хэлэн дээр бол ингэж явна гэд ингээд тодорхойлчихсан байдаг. Тэгээд 2 дахь элемент нь болохоор банана ингээд принтлчихлаа. За тэгээд нөгөө тохиолдолд болохоор нөгөөх нь болохоор одоо энэ листтэй ажилд болох хэвээр. Тэгэхээр одоо жишээлбэл энэ листэнд одоо би элемент ямар нэгэн те бас өөр хувьсгчуудыг одоо өгөгдлийг нэмээ гэж бодъё. Нэмж хасаж болох хэвээр. Тэгээд одоо хэрвээ нэмэх юм бол яаж одоо өөр жимсний нэрийг нэмье гэж хэлээ. Тэгэх юм бол append гэдэг үйлдэл байдаг. Тэгээ append гэд orange-ны одоо жишээлбэл нэрийг нэмье гэж бодъё. Тийм бол дандаа листэнд append гэж хийх юм бол хамгийн сүүлд нэмэгдэг байгаа. Тэгэхээр бидний листний хамгийн сүүлийн элемент нь болохоор cherry-гийн дараа orange гэсэн нэр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ одоо бүгдээрээ принтлээд үзье. Fruits гэсэн бүх листээ принтлээд үзье. Тэгэх юм бол одоо 4 жимсний нэр принтлэгдэнэ гэсэн үг. Apple, banana, cherry, orange гэж байна. За одоо энэ нэрг учраас дахиад ингээд комментлж. Тэгээд ингэж байгаа. Тэгээд нөгөөх үйлдэл нь болохоор fruits remove гэдэг үйлдэл байгаа. Хэрвээ ямар нэгэн элемент хасмаар ах юм бол энэ тохиолдолд болохоор хэрвээ доторх элементийг нь би юу байгаа гэдгийг мэдж байгаа бол одоо жишээлбэл би бананаг хасмаар байна гэх юм бол remove banana гэдэг ингэ бичсэн. Тэгэх юм бол одоо өмнө нөгөө 4 элементтэй байсан apple, cherry, orange болж хувирна гэсэн үг. Тэгэхээр ингэ принтлээд үзэх юм бол одоо бүгдээрээ принтлээд үзье. Fruits принтлээ шүү дээ. Бүгдээрээ ингэ fruits принтлээд үзье. Дахиад 3 жимсний нэртэй болсон байна. Apple, cherry, orange. Тэгээд банана байхгүй болсон байна. Ийм байгаа. Тэгээд orange, banana. Тэгээд за одоо ерөнхийдөө энэ нөгөө нэг одоо энэ листний элемент болгон ч бас хувьсагч учраас энэ хувьсагчуудыг бас өөрчилж болдог байх хэвээр. Одоо энэ одоо fruits гэдэг чинь өөрөө хувьсагч учраас тэр хувьсагчд одоо хатгалагдсан өгөгдлүүд нь болохоор өөрчилж болдог байх хэвээр. Тэгэхээр fruits гэдэг юм бол fruits гэд тэгээд одоо нэгдүгээр элементийг нь би өөрчлөе гэж бодъё. Одоо 0 гэсэн элемент гэдэг чинь одоо жишээлбэл 0 гэсэн элемент нь одоогийн байдлаар бол apple байгаа. Тэгээ алин байгаа. Тэгэхээр apple-ыг болохоор би kiwi болгоё гэж бодъё. Kiwi болгоё гэж бодъё. Тэгэнгүүт энэ зөв бичиж үү. Тийм энийг нь авч. Ингээ kiwi болгоё гэж бодъё. Тэгэхээр одоо доторх байгаа өгөгдлийг өөрчилж гэнэ гэсэн үг. Тэгээд өөрчилж гэнэ гэсэн үг. Тэгээд одоо print fruits гэдэг үзэх юм бол эхнийх нь өөрчлөгдсөн байна. Тэгээ print fruits тэгээд тэгэнгүүт эхлээд apple байсан чинь kiwi болоод өөрчлөгдсөн. Тэгээ cherry, orange болоод ингээд өөрчлөгдсөн байна. Тэгээд дараагийнх нь болохоор бүгдээрээ листэн дээр for loop хийж үзье.
Тэгэхээр одоо print одоо for loop-ыг болохоор одоо листнээр хэрэглэж болно. Өнгөрсөн удаа болохоор in range гэж хэрэглэсэн болол in range гэдэг нь одоо ерөнхийдөө тоон утга байна тий. Тэгээд тэд удаа тэр тоон утгыг нь өглөө гэж бодоход тэр for loop-д байгаа доторх үйлдэл нь болохоор тэд дахин давтагдана гэж тэгж ойлгож болно. Харин энэ тохиолдолд for loop-ыг ашиглах юм бол for in fruits гэх юм бол элемент болгоноор нь явна гэсэн үг. Одоо тэр листэн дотор байгаа элемент болгоноор нь явна гэсэн үг. Тэгэхээр одоо би жишээлбэл print гэх юм бол энийг дотор нь байгаа энэ fruits гэсэн элементүүд дотроо apple, blueberry, cherry гэд бүгд нэг нэгээрээ принтлэгдэнэ гэсэн үг. Тэр үйлдэл нь хийгдсэн байна. За тэгээд өнөөдөр болохоор лист үзлээ. Листик лист гэдэг нь юу вэ? Одоо өгөгдлийн одоо цуглуулга гэдгийг үзлээ. Тэгээ хооронд нь яаж өгөгдлүүдийг хооронд нь салгах уу? Тэгээд ямар одоо хаалтан дотор хадгалах уу? Одоо тэмдэглэдэг бэ те. Тэгээд дээрэс нь хоосон лист гэж юу вэ? Хоосон лист байх юм бол зөвхөн юм дөрвөлжин юм хаалттай нэгэд хатсан байх юм бол хоосон лист гэсэн үг. Тэгээд листтэй болохоор доторх элементүүдийг нь дугаарлахыг үзлээ. Тэгээд дээрэс нь элемент нэмж хасахыг үзлээ. Тэгээд нэмж хасах үйлдэлүүд нь болохоор үргэлж нөгөө листийн хамгийн сүүлийн элементийн дараа явагддаг байгаа. Нэмэх юм уу хасагдах нь болохоор хамгийн сүүлийн элемент нь хасагддаг. Ийм байгаа. Тэгээд for loop-ыг болохоор листэн дээр өнөөдөр бас хэрэгэлж үзлээ. Тэгээд энэ нь болохоор ердөө энэ листийг үзэж байгаа нь болохоор ерөнхийдөө энэ нэг юмыг одоо объектыг юу вэ гэдгийг үзэж байгаа болохоос ш дараа нь ингээд жинхэнэ хэрэглэн дээр ороод ирэнгүүт яаж хэрэглэх нь те ямар тохиолдолд яаж хэрэглэх нь ингээд тодорхой болно. Тэгээд дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ өнөөдөр ингээд листний эхний хичээлийг нь үзэж байгаа учраас зөвхөн ингээд дуусгачих. Дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ array үзнэ. Тэгээд нөгөөх нь болохоор tuple-ийг үзнэ. Тэгээд бас тэр нь dictionary үзнэ. Ингээ 3 хичээл 3 одоо бас энэ листтэй ойролцоо юм өгөгдлийн цуглуулгын төрлүүдийг үзнэ. Тийм болохоор арай жоохон урт болох бах. Дараагийн хичээл нь дараагийн хичээл нь тийм 9 дугаар хичээл гэсэн үг. Өнөөдрийнх болохоор 8 дугаар хичээл байгаа. За тэгээ үзсэндээ баярлалаа. Subscribe болон лайк дараарай. Тэгээ бас тэр нь шеэрлээрэй. Дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баярлалаа.